Өнөөдөр цагаан сараар өмсөх өөрийнхөө дийлийг хойноо. Хүүхдүүдийн дийлийг хийгээл ер нь гарах завгүй байсан ажил гэр хоёрын хоорондгүйгээд тэгсэн чи хийж авдраны оруулаас гэдэг шиг надад нэг юм дуу хийдэг торог гаргаад ирсэн. Тэг бэж өнгөтэйс болохоор миний арсны өнгөн цохоод тэгээд би нүгээр нүртэ дийлийг хийх болсон. Өөртөө дийл хийхдээ би нэг хэмжээтэй тэгтээ 1 мм орчим авчурхтай хийхэр болсон. Тэгээд энэ авчурга нь бас надад дахиад шинэ зүйл байхаас зүгээр аргагүйгээс би дийлийг энэ жил маш ихээр ойж байгаа. Өмнө нь бол ганцхан дийл ойжсэн туршлагатай гэд ярьжсэн шүү дээ. Тэгээд бас гарч орж амтгүйсэн болохоор бас л нөгөө л нэг стандарт уулаараа энэ авчургаа ойж байгаа. Тэгээ 1 мм-ээр олох гэж бол нэлээд юм болсон. Ултайгаа ер нь сайн хаштаа тавих юм бол цэвэрхэн оёо сорно. Тэгээ мэдээж хэрэг удаан оёх хэрэгтэй. Хурдан ойд ирэх юм бол алдаа угаасаа гараад хандлах хэрэг гардаг. Дийлийг бол хүн сэтгэл санаа 50 санаа зовох зүгэлгүй үедээ оёол зүгээр юм шиг санагцсан. Тэгэхгүй бол арчгаа санаа зовоод хүүхд яж ийн хүр яж ийн тэр ажил инглээ энэ ингэж ажил тэглээ гэдэг ингэ санаа зовоод тэгээ за энийгээс энэ хоорондоо хийгээд дуусгачих оёо дуусгачих гэхээр ямар нэг алдаа гараад исэн. Ягаад тэр дийлэг чинь уруу ингэж бодож тэгээд ингэж ойхоор нөгөө талд ямар харагдахгүй гэж бодно. Гард ороогүй олон жилийн туршлага байхгүй учраас оёг болгондоо сайтар бодчих 7 хэмжиж баг энийг хөтөлж ижил дийлээ ойсон. Харин би өмнө нь зураг зурхтаа бол сэтгэл санаа 50 бус ахтай зураг ч юм уу ямар нэг юм бичгээр ингэж амар тайм болчдөг байсан. Гэтэ сүүлд ингэж өөрийгөө ажиллаад олон жилийн дунджаар гэдэг шиг өөрийгөө ингэж судлахаар ямар нэг юм зүйлээс хамааралгүй байх юм бол айгүй амар тайм байт юм байна. Гэдгийг ойлгосон. Тэр нь юу гэхээр стресс гэдэг зүйлийг хүн угаасаа битэй хадгалж болохгүй гаргаж явах хэрэгтэй. Тэгэхээр тэрийг гаргахтаа стресс гэдэг чинь маш их хүч байдаг. Тэгээд тэрийг гаргахтаа би гэрээ цэвэрлээд нэг тусгайгүй хийх хэрэгтэй ажил хийвэл тэрийгээ тусгаад ч юм уу гаргадаг байхгүй. Тэгээд яг хөө гэрээ цэвэрлээл ийм их хүчийг ингээ гаргасны дараа маш их ядарна. Тэгээд тэрийг нөхөх гэж маш их сахар хэрэглэх хэрэгтэй болно гэж ер нь бол энэ аргууд ерөөсөө олон аргууд туршидүүд ерөөсөө болдгоо. Тэгээд би багтаа хэрэглэдэг гэсэн нэг арга сүүлийн хэдэн жил маань нөхөр хөвцнөөс хойш хэрэглэж байгаа. Тэр нь юу гэхээр зүгээр орхих. Мэдрэмжээ асуудлаа яг тулгарч байгаа яг одоо цагт намайг ингээд бухимдуулаад байгаа тэр бүх зүйлийг зүгээр орхино гэдэг чинь хүлэн зөвшөөрөөд тэгээд гүлийгөөд нэг 5 минут юу ч ярихгүй, юу ч хийхгүй, юу ч бодохгүй нэг зэгт ингээд гэрийнхээ аль нэг болон тохож юм нэг тавилган дээр ингээд анхаарлаа төвлөрүүлээд энэ бол түр зүрийн зүйл энэ хэзээ нэгэн цагт дуусна мөнхийн юм байхгүй гэж өөртөө хэлээд тэгээд нэг 5 минут янгууд ингээд сэтгэл санаа бүр амар тайм болчдөг. Нэг зүйлийг тавцдаад хэлэхэд дандаа амар тайван амьдрал дандаа амар тайван дандаа зовлонтой дандаа л нэг хэвээ байх боломжгүй энэ бүр хинээс шалтгааллахгүй цаанаас л амьдрал дандаа л нэгэн тухантай байгаа. Тийм болохоор би яагаад заавал дандаа аз жаргалтай байх ёстой юм блэ? Би яагаад дандаа зовлонтой байх ёстой билээ гэд өөрөөсөө асуух юм бол тийм байх албагүй гэсэн угаасаа хариулт гарч ирнэ. Надаас шалтгааллахгүйгээр би зовно, надаас шалтгааллахгүйгээр би бас амар тайван байж болно. Тэгэхээр юмыг заавал туйланд хүргээл энэ бол үнэн, энэ бол буруу, энэ зөв буруу гэд юм ингээ ялгачгаар амьдрал илүү хэцүү болно. Юм шиг надад санагдаад байна. Тэгээ тийм болохоор орхичдаг үедээ орхино, уурлах үедээ уурлна, бухимдах үедээ бухимдана. Стресстэй үедээ стресстэн. Гол нь үргэлжлэх хугацааг нь л нэг 20 минут